Сайн байсан уу хүүхдүүдээ? За 9 дугаар ангийн 10 дугаар гэрийн даалгавар. Боторхай хураагараа илэрхийллийг хураагараа гэсэн даалгавар байсан. За 1-р бодлого маань 2a квадрат хасан 2v квадрат 3a нэмхэн 3v. За хоёулан дээр 2 байгаа хүртвэр дээр 2 илэрхийлэлээр хоёулан дээр 2 байгаа учраас би 2-ыг хаалт юм гаргана. 2-ыг өчгөн a квадрат хасах b квадрат. Хуваах нь 3-ийн хаалтын өмнө гаргана. А дээр нэмэх нь v. За 2-ыг хуваах нь 3, үржих нь а дээр нэмэх нь v. Дээдл нь a квадрат хасах b квадрат гэсэн томьёо маань а дээр нэмэх нь v, үржих нь а-гаас хасах нь v. За эндээс а нэмхэн v, а нэмхэн v хураагдаад дээдлэлт 2-ыг үржих нь а-гаас хасах нь v, хуваах нь 3 гэсэн илэрхийлэл үлдэнэ. За дараагийн бодлого x квадрат хасах нь x, үржих нь y. За x-ийн хаалтын өмнө гаргана. x хасах нь y. Хуваах нь 3-ийн хаалтын өмнө гаргалаа. x квадрат хасах нь y квадрат. Хасах нь y квадрат. x квадрат хасах нь y квадрат. За эндээс x-ийг үржих нь x хасах нь y. Хуваах нь 3-ыг үржих нь x хасах нь y. x дээр нэмэх нь y. За эндээс x хасах нь y, x хасах нь y-тэй хураагдаад дээдлэлт x-ийг хуваах нь 3-ыг үржих нь x дээр нэмэх нь y үлдэнэ гэсэн үг. За дараагийн жишээ y-ийг a-гийн 8 зэрэг нэмэх нь x-ийн 8 зэрэг a-гийн 16 хасах нь x-ийн 16 зэрэг. За y-ийн хаалтын өмнө гаргана. a-гийн 8 зэрэг нэмэх нь x-ийн 8 зэрэг. Хуваах нь a-гийн 16 гэдэг маань 8-ийн гадна талтай квадрат хасах нь x-ийн 8 зэргийн гадна талтай квадрат гэсэн үг. За эндээс y-ийг үржих нь a-гийн 8 нэмэх нь x-ийн 8. Хуваах нь энэ маань квадратуудын ялгуур учраас a-гийн 8 зэрэг нэмэх нь x-ийн 8 зэрэг үржих нь a-гийн 8 зэрэг хасах нь x-ийн 8 зэрэг. За эндээс нийлбэрүүд маань хураагдана. За дээдлэлт y-ийг хуваах нь доотлолт a-гийн 8 хасах нь x-ийн 8 зэрэг үлдэнэ гэсэн үг. За дараагийн бодлого x-ийн 6 зэрэг хасах нь y-ийн 6 зэрэг x-ийн куб нэмэх нь y-ийн куб. За x-ийн 3 зэргийн гадна талтай квадрат хасах нь y-ийн 3 зэргийн гадна талтай квадрат. Хуваах нь x-ийн куб нэмэх нь y-ийн куб. Тэнцүү. x-ийн куб нэмэх нь y-ийн куб хэвлэгчигдэн. Дээдлэл нь x-ийн куб нэмэх нь y-ийн куб үржих нь x-ийн куб хасах нь y-ийн куб. За эндээс нийлбэрүүд нь хураагдана. Тэнцүү x куб хасах нь y-ийн куб зэрэг гэсэн үг.
Дараагийн 7 аваад үзье. А-гийн квадрат хасах нь 9-ийн b квадрат хийж байгаа учраас А-гийн квадрат хасах нь 9 гэдэг маань 3-ийн квадрат, 3-ийн b-гийн квадрат. Хуваах нь А дээр нэмэх нь 3v. За эндээс А нэмэх нь 3v үржих нь хуваах нь А нэмэх нь 3v үржих нь А хасах нь 3v. Эндээс энэ хоёр хурагдаад А хасах нь 3v үлдэнэ гэсэн үг. Анхааралтай сонс.